орнуудын төлөөлөгчдийн тэргуунараа хатагтай ноёдоо найз нөхдөө шагаан хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргуунарын зөвлөлийн ээлжил хуралдааныг эх орондоо зохион байгуулж биднийг халуун дотноор хүлээн авч буй бүгд найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Сооронбай Шарипович Жээнбеков танд гүн талархал илэрхийлье. Монгол түмний дотны анд түүх соёлын эртний хэлхий холбоотой Киргиз улсад зочилж байгаадаа мөн баяртай байна. Киргиз улс нь Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг даргалах хугацаанд тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажилласныг онцлон тэмдэглэж байна. Хатагтай ноёдоо найз нөхдөө Монгол улс нь Аз номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр эдийн засгийн олон талт үйл явц идэвхтэй үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг юм а. Тиймээс бүс нутагт тогтвортой аюулгүй байдлыг хангах эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшөж буй Шанхай хамтын ажиллагааны байгууллагад Монгол улс ач холбогдол өгч ирсэн билээ. Үүний нэгэн илэрхийлэл нь Ишхабын дээд түвшний уулзалтанд манай улсын төрийн тэргуунаар тогтмол оролцож ирсэн явдал бөгөөд миний бие Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд 2 дахь удаага оролцож байна. Түүнчлэн Ишхабын хүрээнд зохион байгуулагдаж буй бусад олон талт уулзалт арга хэмжээнд манай улс идэвх чармаалтай оролцож ирлээ. Монгол улс Ишхабд шат өгүүлэн оролцох боломжлыг наривчлан судалж байгаа бөгөөд зохих хилцүүлгийг улс төр нийгмийн хүрээнд явуулж байгаа талаар та бүхэнд мэдээлж байсан билээ. Монгол улсыг Ишхабд эсвэлэх асуудлаар манай улс дотоодод олон нийтийн санал бодол мөн хуваагдмал байдалтай байна. Ишхабын ажиглагч болон яриа хэлцээний түнш орнууд ба нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж Ишхабын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах, Ишхабын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж байгааг талархан хүлээж авч байна. Хатагтай ноёдоо бүс нутгийн орнуудтай харилцаа хамтаа ажиллагаагаа хөгжүүлж эдийн засгийн интеграцид оновчтой оролцох нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт байсаар ирсэн. Аз номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой хөгжил бий болгоход зүүн хойд Азад аюулгүй байдлыг хангах явдал чухал гэж бид үздэг. Хэдхэн хоногийн өмнө зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын 6 дугаар баг хурлыг бид амжилттай зохион байгуулсан. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээр санаачлах нь бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд үдсийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой нээлттэй механизм болон төлөвшөж байгааг та бүхэнд мэдээлэхэд таатай байна. Дээрх баг хурлаар хэлэлцсэн чухал асуудлуудын нэг нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа юм а. Монгол улс нь эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд үр ашигтай хямд өртөг бүхий үйлдвэрлэл явуулах өргөн боломжтой. Оросын холбооны улсын Владивосток хотод 2018 оны 9 дугаар сард болсон дорны эдийн засгийн 4-р чуулганд би оролцох үеэрээ зүүн хойд Азийн эрчим хүчний шүлжээ байгуулах тодорхой механизм байгуулах саналыг бас тавьсан билээ. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны хэлбэрүүд нь бүс нутагт энх тайвныг хадгалах итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Хатагтай ноёдоо Монгол улс нь Ишхабын гишүүн ажиглагч орнууд түүний дотор манай хөршүүд болох Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улстай дэд үдц эдийн засаг хөрөнгө оруулалт худалдаа дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. Ишхабын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол улсын ерөнхийлөгч, Оросын холбооны ерөнхийлөгч бүгд найрамдах хятад ард улсын дарга нарын 3 талд дээд түвшний ээлжид 5 дахь уулзалтыг хийж 3 талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар бид ярилцах болно. 3 талын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой, эрчим хүчний нэгдсэн шүлжээ зэрэг тодорхой асуудлаар ахиц дэвшил гаргах нь зөвхөн оролцогч улсуудаа төдийгүй Ишхабын хүрээнд
хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал төлөвлөс болох нь дамжиггүй. Манай улсын төмөр замын коридороос баруун зүүн тийш тус бүр 500 орчим километр шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил саяхан эхэллээ. Энэ төмөр замыг 1000 гаруй километр үргэлжлүүлэн манай улсын баруун хязгаарын бургастай хэлийн бомб түргэж Хятадын Шинжаан уугурын Лоё Мяо хэлийн бомб руу холбох төлөвлөгөө бас байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол та бүхэн Монголын нутгаар дамжин дэлхийн эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлдэг Зүүн Азийн зах зээл рүү гарах дэд үтс нээгдэж байгаа гэсэн үг юм а. Мөн Улаанбаатараас 1400 гаруй километр аслагдсан баруун хязгаар болох аймгийн Хов хотоос Казахстан, Узбекистан зэрэг улсууд руу агаарын тээврийн дөд гарцыг нээж эхний ээлжинд мах тээвэрлэх чиглэлээр ажиллахыг төлөвлөгөө бид мөн гаргаж байна. Энэхүү гарцыг ашиглан Төв Азийн улс орнуудад хоньны мах бусад бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломж бас нээгдэж байгаа юм а. Монгол улс нь Ишхабын хүрээнд эрчим хүч, дэд үтс, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, гамшигыг хохирлыг бууруулах, терроризмтай тэмцэх зэрэг олон салбарт та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн бүс нутгийн инх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөө Ишхабын үйл хэрэгт нэмэр хандив оруулж хүчин чармаалтай нэгдэх болно. Энэ ялданд Ишхабыг дараалах дараагийн эрхийг авсан Оросын холбооны улсын ерөнхийлөгчид шин сэтгэлийн баяр хүргэж амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Спасибо большое, уважаемый Халтмагин Ватулга. Слово предоставляется генеральному секретарю ШОС господину Владимиру Имамовичу Норову.